Observe Consulting зөвлөх үйлчилгээний байгууллага нь 5 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Доктортой хөгжлийн стандартуудын сургалт, зөвлөх үйлчилгээ, бизнес болон менежментийн зөвлөх үйлчилгээ, захиалгат болон төлөвлөгөөт сургалтын үйлчилгээ, тогтолцоо болон бүтээгдэхүүний баталгаажуулалтын зөвлөгөө, зах зээл, харилцагчдад хэрэгтэй чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэлт гэсэн 5 гол чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Менежментийн зөвлөх үйлчилгээ чинь яг эмчийн ажилтай адилхан байхгүй. Бид нар өөрснийгөө заримдаа байгууллагын эмч гэж нэрлэдэг байхгүй. Ямар нэгэн байдлаар байгууллагынхаа хувьд асуудал байгаад байгаа ийм компани аж ахуй нэгж менежментийн зөвлөх үйлчилгээг авдаг. Бидний зөвлөх үйлчилгээний нэг онцлог нь зөвлөх үйлчилгээ болон сургалт, мөн дотоод аудит гэсэн энэ үйлчилгээнүүд хавсарч явагдгаараа онцлогтой. Бид үйл ажиллагаагаа явуулж байхдаа харилцагч компаниудтайгаа бас хамт суралцаж, хамт хөгжиж идэг. Өөрөөр хэлбэл олон төсөл хөтөлбөр дээр янз бүрийн гүйцэтгэлтэй, янз бүрийн чадвартай хүмүүстэй, аж ахуй нэгж байгууллагуудтай ажилласнараа зөвлөхийн ур чадвар бас нэмэгдэж хөгжиж байдгаа гэсэн үг. Энэ нь эргээд бусад байгууллагад үнцэнэ өгдөг ийм онцлог байдаг юм аа. Байгууллагууд маань жил болгон сургалт хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд төсөв мөнгө тавьдаг, түүнийгээ зарцуулдаг. Эргээд эдгээр энэ төсөв мөнгийн хөрөнгийн зарцуулалт үнэхээр үр дүнтэй байсан уу, үр ашигтай байсан уу гэдэг дээр байгууллагууд маань ч тэр удирдлагууд маань ч тэр асуултын тэмдэгтэй байдаг. Манай Observe Consulting-ийн хувьд зорилго нь юу юм гэхээр сургалт хөгжүүлэлтэд тавьж байгаа энэ төгрөг мөнгө болгоныг үн цэнтэй байлгах тийм зорилготойгоор бид ажилладаг. Сургалтын үйлчилгээ маань манай дээр төлөвлөгөөт болон захиалгат гэсэн хоёр хэлбэрээр явагдаж байгаа. Төлөвлөгөөт сургалтууд маань нээлттэй байдлаар олон нийтээр зарлж явуулдаг болвол захиалгат сургалтыг бидэд байгууллагын хэрэгцээ шаардлагад үндэстэн дизайнлж явуулдаг байгаа. Зах зээлд хэрэгцээтэй байгаа чиглэлээр харилцагч, хэрэглэгчтэй зориулсан олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг бид хэрэгжүүлдэг. Үйлчилгээний чанарыг хангах, хэрэглэгчийн хүлээлт шаардлагад хүрсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд хамгийн ихний гол нөхцөл бол мэрэгжлийн ур чадвартай, дадлаг туршлагатай экспертүүд, зөвлөхүүд байдаг. Бид анханасаа ийм мэрэгжлийн зөвлөхүүдийг сонгон шалгаруулж авах замаар, за мөн тэр хүмүүсээ сургаж бэлтгэх замаар ур чадвар, чадамжийг нь хөгжүүлж хамтран ажилладаг. Observe Consulting компанийн зөвлөхүүд багаар хамтран ажилладаг. Бидний ажил чинь үнэхээр гоё ажил шүү дээ. Байгууллагын асуудлуудыг шийдвэрлэж өгнө, нүүл ажиллагаагийн зохицуулж гин, дотоодод гарч байгаа асуудлуудыг шийдвэрлэж гин. За тэгээд дээрээс нь нэр хүндтэй, буянтай сайхан ажил. Би энэ мэргэжлэр үнэхээр бахархдаг. За бид өөрсдийн үйл ажиллагааны чанар үр дүнг 2А гэдэг зарчмаар тодорхойлдог. Энэ бол асуудлыг шийдвэрлэх, амжилтыг хурдсгах. Бизнест нүүрлээд буй хүндрэлээ гэтлэн давах, тулгараад байгаа асуудлаа шийдэх, үйл ажиллагаанд дах эрсдлийг үр дүнтэй удирдах, илүү амжилтанд хүрэх, амжилтаа дүтлэх, гаргасан амжилт үр дүнгээ баталгаажуулахад бид үн цэн өгдөг. Observe-чуд бид үн цэнийг бүтээж тогтвортой хөгжилд хөтлөнө гэсэн эрхэм зорилготойгоор өдөр бүр, хүн нэг бүр хичээнгүйлэн ажиллаж байна. Бид танаа бизнест үн цэнийг бүтээж тогтвортой хөгжилд хөтлөх итгэл төгс хамтрагч тань байх болно.